За бараг нэг л асуулт юм уу да. Нэг асуултыг тодруулж асууя. Ер нь бол энгийнээр тайлбарлавал газрын тус холбоотой хоёр компани татвар төлөөгүй, татврын маргаан үүссэн, татврын акт тавьсан ийм асуудлыг л шийдэх гэж ийм хууль орж ирж байна. Тэгээд олон улсын гэрээ мөн биш гэдэг маргаанаас болоод энэ 760 орчим тэрбум төгрөгийн ийм асуудал үүссэн байна. Тэгэд энэ Монгол улс жилдээ нэг 200 гаруй тэрбум төгрөгийн газрын төснөөс орлого болдвол 3 жилийн орлогоо одоо буцаагаад одоо олох болцоогүйгээр энийг одоо ирээдүйн орлоготой суудхан тооцохоор өөрөлдвөл өнгөрсөн хугацаанд үүссэн маргаантай асуудлаа одоо нөхөж хуулиар гаргаж хэрэглээд ирээдүйд судах чаа иймэрхүү дүр зураг харагдаад байна. Тэгэхээр яг энэтэй холбоотой мэдээж анх хэлж Америкуудтай Монгол улс бүтээгдэхүүн гэрээ хийхдээ одоо үйл ойлголцлын асуудлууд байсан байж магадгүй. Америкийн хөрөнгө оруулагчид бол энэ гэрээг олон улсын гэрээ гэж үзээд тодорхой хэмжээний хөнгөлтүүд одоо үргэлжлээд явна гэж үзсэн байж магадгүй. Дараа нь худалдаж авсан ятны компаниуд ч яг энэ агуулгаараа ойлгож ирсэн. Монгол улсын хувьд ч гэсэн бас энэтэй холбоотой өөрчлөлтүүдийг сүүлд бас хийх шаардлагатай гэдэг өдийг хүртэл хийгээгүйс болоод ийм үйл ойлголцсон гарсан байж магадгүй. Тэгэхээр яг энэтэй холбогдуулаад за хэрвээ олон улсын гэрээ гэж үзээд өөрөлдвөл татварыг бол зөвхөн одоо хуулиар тогтоох ёстой. Олон улсын гэрэл бол гэрээгээр тохиролцож болно. Тэгэхээр энэ асуудлыг нөхөж ингээ хэрэглэх чинь энэтэй холбогдуулж нэг тодруулах зүйл байна. 760 тэрбум төгрөгийн асуудал яригдчихад тэр энэ татврын асуудал дотор анх хийсэн гэрээтэй холбоотой роялти, орлогын албан татвар гэх мэт тодорхой татварууд бол заасан байна. Гэтэл яг энэ торгуул татврын актан дээр болохоор энэ дурддагдаагүй зүйлүүд байгаа. Жишээлбэл нөөцтэй холбоотой, нягтан бодох бүртгэлтэй холбоотой, зардал одоо орлогоо бүртгээгүй энэ үйл ажиллагаанд хамааралгүй бас орлогууд байгаа. Тэр анх хэлж гэрээ хийхэд хамааралгүй үндсэн бос үйл ажиллагаатай холбоотой татврын актууд зардлууд байна. Тэгэхээр энэ 760 тэрбум төгрөгнөөс чинь яг хэдэн хэрвээ олон улсын гэрээ гэж үзвэл хэдэн энд хамрагдах хэдэн аль зүйл залтууд нь энэ гэрээнд хамрагдахгүй байх ингэж салах болцоо тийм мэдээлэл өгөөч. Энэ мэдээлэл одоо энэ мэдээлэл өгөөгүй учраас энийг тодруулъя. За, энх хоёр сая хариулъя. За 1991 онд Монгол улс газрын тосны хуулиа батлаад 1993, 95, 97 онуудад бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж гадны хөрөнгө оруулалтыг өрсөн байдаг. За ингээд Америк нэгдсэн улсын Medallion Oil компани 93 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулад ажил эхэлсэн. За мөн Америкийн Soco Tamsek компанитай 95 онд гэрээ байгуулж ажилласан. Мөн Австралийн Nescor Energy гэж компанитай 97 онд. Ингээ 3 хөрөнгө оруулагч ажиллаж явгаад энэ 3 хөрөнгө оруулагч өөрийн эзэмшил хувьцаа компани Хятадын төрийн өмчит CNBC компанид тосон уул Tamsek 21-р талбай шилжүүлсэн. За Доншин Жингүн Petroleum Development Group stock компани 2003 онд Австралийн Nescor Energy компаниас ингэж тус одоо эрх үүргийг шилжүүлж ажилласан байдаг. За тэр үед бол бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бүх харилцаа зохицуулагдаж байсан. За ингээд 2012 оноос татврын хуулийг бид өөрчилсөн. 14 оноос газрын тосны хуулийг өөрчилж энэ хуультай холбоотойгоор энэ актууд тавигдаж эхэлсэн. За энийг бол хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрөхгүй ингээ маргаанууд үүсэж байгаа. За гол тавьж байгаа зүйл бол бүтээгдэхүүн гэрээгээр хүлээсэн Монгол улс засгийн газар үүргээ хүлээгээч. Бүтээгдэхүүн гэрээн дээр хуваагдах газрын тост буюу одоо ноогдох Монголын талд ноогдох ашигт газрын тосны дотор бүх татвар хураамж чинь шингэн гэсэн ийм бүтээгдэхүүн гэрээг манайх одоо өөр хууль эрх зүйн орчин гаргаж тэрийгэ баримтлан одоо тавьсан актыг нөгөө тал зөвшөөрөхгүй гэдгээр маргаан үүссэн. Тэгээд 30 жил боллоо. За энэ асуудлыг шийдэхин тулд бид хууль эрх зүйн орчин дээр бас эргэн харж зарим өөрчлөлтийг хийж ээж газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг татах, газрын тосны олборлтыг нэмэгдүүлэх боломж байна. За энэ мань одоо цагтаа сая гаруй тонн шүү дээ. Сая 200 мянган тонныг олборлдог байсан. Жилдээ. Хэрвээ энэгээр нь тооцох юм бол энэ асуудлыг бол нэг жилийн олборлолтоор нөхчих хэмжээний асуудал байгаа.
одоо 23 онд бол ихэд 660 мянган тонн олборлоод 24 онд 500 болоод 24 онд 400 болоод одоо ингээд улам унж байгаа буюу энэ асуул шийдэгдэхгүй бол газрын тосон салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа зогсоё гарыг гэдэг ийм байдал үүссэн. Иймд одоо энэ газрын тос шатхууны хэд хамаарлыг бууруулах үүднээс нөгөө талаар одоо алтан ширээгийн нефт боловсруулах үйлдвэрийг түүх хэдээр хангах бодлогын үүднээс газрын тосны одоо нэгэнт батлагдсан энэ нөөцийг идэвхтэй ашиглаж газрын тос үйлдвэрийн түүх хэдийг бэлтгэх нь одоо их чухал болсон тул одоо бид энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна. За тэгээд тэр бусад татвартай холбоотой зүйл ажлын хэсгээс нэмээд. За ажлын хэсгээс нэмж хариулъя. 4-р микрофон. За ажил үйлдвэрлэл Бэлгиам. 4-р микрофон. За ажил үйлдвэрлэл Бэлгиамны газрын тосны бодлогын газрын дарга ашиглалаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь бол за олон улсын гэрээ бол биш гэдэг бай. Гэхдээ Монгол Улсын засгийн газар төлөөлж бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал болж одоо гэрээг засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан байдаг тул за гэрээнд тусгагдсан зүйл залтынхаа дагуу хэрвээ Монгол Улсын засгийн газрын төлөөлөл аль нэг байгууллагаас тухайн аж ахуйн нэгжүүдэд татвар одоо нийгмийн даатгал, нэгц өөртөө албан татвар бүх төрлийн татвар тавьсан тохиолдолд засгийн газрын төлөөлөлтөд зөвшөлдсөний дагуу засгийн газрын төлөөлөлт төлөх чиглэл өгвөл төлсөн баримтаа буцааж авчираад одоо төлсөн төлбөрөө буцааж авна гэсэн одоо гэрээний зохицуулт байдаг. За энэ зохицуултаараа бол бид ямар нэгэн байдлаар За инх төвшин гишүүн. За гүйцэг хариулчих 4-р микрофон. тухайн гэрээнд заасан татвар хураамжийг буцаанд төлөх ёстой гэсэн багамаа. За үүний дагуу бид нар яг энэ өнөөдрийн боловсруулж байгаа хуулийн төсөлд бол за олон улсын гэрээ биш гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ үндсэн зарчмыг Монгол Улсын засгийн газар баримталж одоо хөрөнгө оруулагчийн эрх ашигыг хамгаалах ёстой гэдэг байдлаар энэ хуулийн томьёоллыг оруулсан байгаа. Нөгөө төгөр бүтээгдэхүүн хуваах гэрээ бол өөрөө зарчим нь бүтээгдэхүүн хуваалтанд бүх төрлийн татвар ногдож явдаг. Аж ахуй нэгж оруулсан хөрөнгө оруулалт эрсдлээ өөрсдөө даадаг. Ашигт тос гарч ирвэл ашигт тосныхоо тодорхой хувийг Монгол Улсын засгийн газарт ногдох хөв болж авдаг. Тийм зохицуулттай үндсэн зарчим нь бол болсон. За инх төвшин гишүүн тодруулж асууя. Яг уу энэ гэрээ маань 2012 оноос хойш 14 жил ч юм уу одоо ингээд явж байгаа асуудал. Тэгээд тэр одоо энэ өнгөрсөн хугацаанд шийдэггүй гинт юу яаралтай гормоор орж ирээд одоо жишээлбэл нөгөө тал нь одоо гарна гэж айлгсан учраас хийж байгаа юм шиг өглөө бас аюулгүй гадаад улаан байнгын орон дээр ч гэсэн одоо нэг гадны байгууллагууд болин ингэн гэсэн гингуутал нэг баахан асуудал ярилцдаг. Тэгээд асуудлуудыг ингэж овоолж гад оруулж ирдэг. Ийм баймаргүй юм. Тэгэд энэ одоо гормын ч гэсэн яаралтай гэдэг нь бол бас ойлгомжгүй 10 хэдэн жил зүг зүгээр явж ирсэн аа. Жишээл яг ингээд юу чуулган хаах бүгсэн дээр ингээд яаралтай. Тэгээ би дөрвчийн асуултанд бас хариулт авчирсангүй 760 тэрбум дотор чинь яг юугаар болохоор зарим тодорхой татваруудыг бол ярьсан байсан. Энэ дотор ороогүй байсан одоо жишээлбэл татваруудыг дахиж буцааж ингэж төлөх нь одоо ирээдүйн орлогоосоо ингэж суутад тооцох нь буруу юм биш үү гэж бодоод байгаа байхгүй. 760 тэрбум дотор. За инх версэд хариулъя. Газрын тос уран гэдэг энэ гурав бол тусдаа бие даасан хуультай. Энэ ашт малбарын тухай хуулиар зохицуулагддаг бие даасан өөрмөгц эмэрхцүү орчинтай. За газрын тосны манай анхны 1991 онд гаргасан бодлого гэрээ бол их сайн байсан. Монгол улс шууд одоо 28% одоо дундаж өгөөжийг олборлсон тос болгоноос шууд хүртэж ирсэн. Ямар нэгэн одоо асуудалгүй, эрсдэлгүйгээр. Газрын тос хайхад асрыг хөрөнгө ордог, эрсдлээ хөрөнгө оруулж хүлээдэг. Үүнд Монгол улс ямар нэгэн эрсдэл хүлээгээгүй. Газрын тос олборлсон тохиолдол болгонд 28% нь дунджаар шууд Монгол улсын өмч болж ирсэн.
За ийм онцлог бараа тул энэ Монголын талд ногдож байгаа хувь дотор манай улсын бүх татвар хураамж энэ асуудлууд дотор нь багтаж явдаг. Ер нь олон улсын жишээ бүтээгдэхүүн бах, нефтийн бүтээгдэхүүн бах гэрээний мөн чанар энэ байдаг. За энийг бид нар сайн ойлголцоогүй явсан. За ингээд маргаан үүссэн. Ингээд эн чинь 91 оноос зүгээр хөвчээс ажил байхгүй юу? 93 онд хөрөнгө оруулаад, 95 онд оруулаад, 97 онд гэрээ хийгээд 2012 он үл тэр ямар нэгэн асуудалгүй явж байсан. За тэгээ газрын тосны үн баррел нь $100 даваад эхэлсэн. За тэгэл бидний нөгөө асуудал үүссэн шүү дээ. Ингээд шинэ хууль эрх зүйн орчин үүсгээд хуулиа өөрчлөөд тэгээ үндсэн нөгөө бүтээгдэхүүн бах гэрээгээ мөрдөхгүй шинэ эрх зүйн орчингоор тооцож одоо татварын маргаан үүсгэж эхлээд за энийг харилцан зөвшөөрөхгүй сургаад өдий хүрж байгаа нь энэ. Нөгөө талаар сая олон жил хүлээгдсэн алтан ширээ нефт босруулах үйлдвэрийг барих зээлийн ашиглалтыг сая улсын төсвөөс гадуур гаргаж өглөө шүү дээ. Ингэсээр нефт босруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимчих болцоо бүрдэж байгаа юм. Энд чинь жилдээ бид нар нэг 50-60 сая доллар зарцуулдаг. Нөгөө авсан зээлийг ашиглаж чаддаггүй ийм л. За гүйцэн хариулчээ. Энтгэнсэн газраас тэр бүм гаруулалтрын зээл авчаад байдаг. Жилдээ нэг 50-60-ыг ашигладаг. Бусдыг хүлээдэг. Зээл бологсон төлөө хүү төлөөл ингээ байж исэн. За их хурлын сая энэ хавар асуудлыг шийдэж өгсөн. За ингээд одоо энэ 26-27 ондоо ажил эрчимжээд 28 онд нефт босруулах үйлдвэр ашиглалтанд дуусна. Одоо ямар нэгэн зээлийн одоо хязгаарлалтгүйгээр ажлыг эрчимжих бүрэн нөхцөл бүрдүүлсэн их хурл. Одоо бидэнд газрын тос нийлүүлэх тэндээ онцгой анхаарах хэрэгтэй. Энд одоо энэ салбарт үүссэн маргаан хууль эрх зүйн орчиныг болсронгуй болоод жилдээ эн чинь бараг сая 400 мянган тонн буюу алтан ширээгийн нефт үйлдвэрийг бүтэн 100% түгээгээд ханх болцоотой хэмжээнд олборлт хийж байгаа. Ийм техник эдийн засгийн тооцоо үндэслэлтэй ийм төслийг хурдан одоо эргэлтэнд оруулж нефт олборлолтоо нэмэгдүүлэх нь чухал байна гэж энэ бодлого орж ирж байгаа. За инх төвшин гишүүн тодруулъя. За би бол тодорхой асуулт асуудаа. Яг энэ 760 тэрбум төгрөгөөс чинь өөрөөр хэлбэл нэмэгдсэн үртийн албан дотор байгаа даахгүй. Нэмэгдсэн үртийн албан дотор хэрэглэгч төлдөг болохоос биш. Энэ удаа компанитай холбоотой асуудал хэрэглэгчийн төлсөн татварыг суудхан төлөх ёстой. Дээр нь орлогоо нуун дарагдуулсан яг үндсэн үйл ажиллагаатай холбоотой биш жишээлбэл машин түрээсийн орлого гэх мэтлэнгээр ийм орлогуудыг энэ өмнө анх гэрээ хийхэд байгаагүй энэ орлогуудыг энэ дотор оруулаад бас ингээд 760 дотор энэ дотор чинь байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг ингэж явах нь зөв юм уу? Тэгэд хэрвээ хариулах боломжгүй бол энэ татварын юутай холбоотой материалуудыг нь өгөөч гэж хүсэлт тавьмаар байна. За цогт нарын дарга хариулъя. 4-р микрофон. Татварын ерхий газар цогт нарын инх төвшин гишүүний асуултанд хариулъя. За энэ газрын төсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа газрын төсний компаниуд дээр татварын албанаас бол татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлийн хүрээнд шалгалтуудыг хийсэн. За тухайлбал энэ Петрочайна компанитай холбоотой татварын актууд бол зөвхөн нөгөө оршин суугч бус этгээдэд гадагшаа шилжүүлсэн орлогоос нь суудхан татвартай холбоотой энэ төрлүүд дээр нь нэмэгдсэн үртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу гадагш шилжүүлсэн орлогоос Монгол улсаас их үүсвэртэй орлогоос нь татвараа суудгаж төлөөгөө гэдэг дээр нь бол актыг тавьсан. За мөн Монгол улсад оршин суугч бус 183 хоногоос бага хугацаагаар ажилласан ийм гадаадын ажилчдаасаа бас хувийн орлогын албан татвар суудгаагүй гэдэг ийм тодорхой 3 төрлийн зөрчил дээр бол хэн шалгалтын нөхөн ногдуулалтын актыг бол үлдсэн. Өөрөөр хэлбэл тухайн татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаа. За гүйцэн хариулч 4-р микрофон. Нэмж минут сонгоё. Тухайн татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаагаас олсон орлого за тухайн татвар төлөгчдөд яг үндсэн ажилтангаас суудах ёстой байсан хувийн орлогын албан татвар бол суудгаа төлөөд явж байгаа. Акт бол их үүсвэртэй орлогыг суудгаж төлөөгүй гэдэг ийм төрөл дээр бол тавигдсан байгаа. За Скватрын Эрдэнэ бол гişүүн асуултаас